сэдвийг үзнэ. Хичээлийн зорилго маань ажил хүлгээгээ тэг дансандаа тусгаад эцсийн үлдэгдлийг нь тооцоолж гаргаж сурна. За тэгвэл тэг данс гэж юу вэ? Нэгтлэн бодох бүртгэлийн сургалтанд тэг дансыг түлхүү ашигладаг бөгөөд оюутнуудад ажил хүлгээг хялбарчилж тусгаж сургахад зориулагдсан байдаг. За тэг данс гэдэг нь тэг үсэг шиг хэлбэртэй дансыг хэлдэг бөгөөд дансны толгойн хэсгийг тухайн дансны нэр баршин зүүн гар талын дэвид буюу дээд үсгээр баруун гар талын кирдэд буюу ката үсгээр тэмдэглэнэ. Тухайн нэгтлэн бодох бүртгэлийн үндсэн тэгштгэлийн хүрээнд хөрөн тэнцүү өөр төлбөр дээр нэмэх эцдийн өмчийн гэдэг маань энэ тэгштгэлийн хүрээ тухайн данс хөрөнгөө өөр төлбөрөө эцдийн өмчийн данс гэдгээс шалтгаалаад тооцоолол нь арай өөрөөр явагдана. Тэг дансн дээр хөрөнгийн дансууд маань дэвдээр нэмэлдээ гэрди дээр хорогдоод эцсийн үлдэгдэл дэвдэлтэй гарна. Өөр төлбөр эцдийн өмчийн дансууд гэрди дээр нэмэгдээд дэвдээр хорогдоод эцсийн үлдэгдэл нь гэрдидэлтэй гарна. C1 гэдэг маань эхлийн баланс дээр буюу тухайн аж ахуйн нэгж байгууллагын өмнөх тайланд үеийн тоо мэдээ бид бүхэн C1 гэж тэмдэглэнэ. За тэгвэл тэг дансан дээрээ эдгээр ажил хүлгээг хэрхэн яаж тооцоолохыг хамтдаа бодцгоо. Бодлого 1 2018 оны 1-р сард дараах ажил хүлгээ гарчээ. За А компанид 200 сая төгрөгийн өртөгтэй параметрыг 500 сая төгрөгөөр худалдаад 20%-ийг нь бэлнээр үлдэгдэл хэсгийг нь дараагаар тохиролцсон гэсэн байна. За тэгвэл тэг дансандаа дуусгахдаа параметрал худалдсан байна. Үйлдвэрийн маань голохтой байгуулга. За хэдэн төгрөгийн өртөгтэй буюу үйлдвэрээс 200 сая төгрөг гарч байгаа параметралыг аж ахуйн нэгж байгууллага маань зах зээл дээр гаргахдаа 500 сая төгрөгөөр зарсан гэсэн үг. Тэгэхээр параметралыг худалдан оруулахдаа нэгтлэн бодох бүртгэл үндсэн 2 үе шаттай журналын бичлэг хийдэг. Нэгдүгээр үе шат нь борлуулсан бүтээгдэхүүний өртөг дансны дэвидэд 200 сая, параметрал кредит дансны кредитэд нь 200 сая. За тэгвэл харцгаа бид дээр. За манай 200 сая төгрөгийн параметрал борлуулж байгаа. Тэгэхээр би мэдээж бараагаа борлуулж байгаа учраас манай параметрал хорогдсон. Хөрөнгийн дансууд кредитээр хорогдох ёстой. Дэвидээр нэмэгдэх ёстой. За тэгвэл борлуулсан бүтээгдэхүүний өртөг гэсэн нас бид бүхэн хэрэг болох юм байна. За борлуулсан бүтээгдэхүүний өртөг гэдэг маань тухайн бараа бүтээгдэхүүний одоо өртгийг хөрөнгөлөлтөнд бүрддэг данс. За дэвидлэлтаа буюу тухайн хөрөнгийн данс маань дэвидээр нэмэгдэн гэсэн зарчим байгаа даа. Дэвидлэлтаа 200 сая төгрөг тусгалаа. За гэтэл тухайн өгдөл дээр маань одоо дахиад нэг үн байгаа. Энэ нь нөгөө 500 сая төгрөгөөр зарсан. Энэ худалдан борлуулж байгаа үнийн маань 20%-ийг нь бэлнээр гэж байна. Тэгэхээр 500 сая төгрөгийн 20% нь буюу 100 сая төгрөг мөнгөөр орж ирсэн гэсэн үг. За тэгэхээр мөнгөөр дансныхаа дэвидлэлт нь хөрөнгийн данс учраас дэвидээр нэмэгдэн учраас 100 сая төгрөгийн дэвидлэлт нь бичиж өглөө. За үлдэх хэсгийг нь дараа авахар болсон гэсэн. За тэгэхээр үлдэх хэсгийг нь дараа авна гэдэг маань авлага болж байна гэсэн. Тэгэхээр хөрөнгийн данс маань дэвидээр нэмэгдэн 100 сая төгрөг, 400 сая төгрөг ингээд энэ хоёрын нийлбэр дүнгээр буюу 500 сая төгрөгөөр бидэд орлого хөлж өрөх ёстой. Ингээд борлуулалтын орлого данс маань кредиттэй 500 сая төгрөг тусагдлаа. За тэр бодлого цааш нь болцгоё. За ганг компанид 300 сая төгрөгийн түрээсийн урьдчилгаа, цул компанид 500 сая төгрөгийн даатгалын урьдчилгаа төлсөн байна. За урьдчилгаа дансууд маань урьдчил төлсний зардал буюу хөрөнгийн дансууд учраас хүрэлтэлтэй бид бүхэн тэг дансаа нээж өгнө. За ингээд даатгалын урьдчилгаа, түрээсийн урьдчилгаа дансны тус хөрөнгийн данс учраас нэмэгдэн. Тэгтэл дэвидлэлтаа бид бүхэн бичиж өгсөн байна. 300 сая, 500 сая. За эдгээрийг урьдчилаад төлсөн гэсэн. Мэдээж мөнгөөр төлнө. Тэгэхээр мөнгөө өрн гэдэг тэг дансны маань кредиттэй 800 сая төгрөг бичиж өглөө. Хөрөнгө данс маань кредитээр хорогддог учраас кредитлэлт нь 800 сая төгрөгийг бичиж өгсөн байна. За бодлого номер 1-ийн ажил хүлгээ 3 дээр. За өмнөх тайланд үеийн 100 сая төгрөгийн авалгаа цуглуулсан. За нөгөө авах ёстой өмнөх тайланд авах ёстой байсан 100 сая төгрөгийн авалгаа энэ тайланд үедээ бид бүхэн авчээ. За тэгвэл өмнөх тайланд үед бидэд авах ёстой байсан энэ 100 сая төгрөгийн авалгыг. Гэтэл одоо энэ тайланд үедээ авсан учраас хөрөнгийн данс кредитээр хорогдно. Ингээд 100 сая төгрөгийн бид бүхэн кредитээр тавьж өглөө. Мэдээж манай хүмүүсээс авах ёстой авалгаа авсан учраас манай мөнгө нэмэгдэнэ. Ингээд
дадлын шимтгэлийн өрийг төлж багтуулсан. За энэ аж ахуйн нэгж байгууллага өмнөх тайланд үедээ орлогын албан төвийн өр болон нийгмийн дадлын шимтгэлийн өртөө савн тайлангаа тайлхимжээ. Тэгвэл энэ өрөө энэ тайланд үедээ бид бүхэн төлсөн байна. За тэгэхээр орлогын албан төвийн өр 400 мянга байсан учраас үр төлбөр эзэдийн өмчийн тасууд дэв дээрээ хорогдох ёстой. За ингээд нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг тус нь дэвэд нь бичээд ингээд төлж багтуулсан. Мэдээж бид мөнгөөр төлнө. Тэгэхээр мөнгөөрөө нийлбэр дүнгээрээ 430 мянга ингээд 430 мянга төгрөгийг кредиттэй бичиж өглөө. За хөрөнгөний тасууд маань кредитээрээ хорогдно. За бодлого номер 1 ажиглуулгын 5. 1 сая төгрөгийн борлуулалтын хэмжлэгийг саран компани илгээсэн гэж. Би борлуулалтынхаа юм борлуулж байгаа. Буюу хэдэн төгрөгөөр 1 сая төгрөгөөр бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа. Үнийгээ би нэгсэн. Авъя гэж агш баримтгүй хэмжлэлээр тусгаад аж ахуйн нэгжтэй илгээсэн байна. За тэгвэл саран компани илгээсэн байна. За тэгвэл 1 сая төгрөгийн борлуулалтын хэмжлэг буюу манайх орлого хэмжүүлэх ёстой. Борлуулалтын орлого 1 сая төгрөг. Урдчлаад бид нар нэгж байгаа учраас энэ тухай аж ахуйн нэгж байгууллагын авлага бол авлага дээрээ дэвидэд нь 1 сая төгрөг буюу нэмэгдэжээ. За ингээд бид бүхэн тухайн бодлогын 5 ажил хүлээг тэд дасанд тусгаж үзлээ. Одоо тэгвэл хичээлийн зорилгосоор эцсийн үйлдэлийг тооцоолж гаргая. За тухайн данс маань хөрөнгөний данс бол C1-ийн би ингээд ногоон өнгөөр тэмдэглэсэн байна. За үр төлбөр эзэдийн өмчийн дансын C1-ийг би хөх өнгөөр тэмдэглэсэн байна. За хөрөнгөний дансууд маань эцсийн үйлдэлийг бодож болохдоо 2 сая төгрөг дээрээ дэвидүүдийн тоог нэмээд кредит эдийн тохиосаа эцсийн үйлдэл нь 970 мянган төгрөг гарчээ. За үүнийг харцгаая. D1 2 сая, D5 100 мянга, D6 100 мянга, за 800 430 маань E4 E5 гэсэн үсэнтийн мөр байна. За тэгвэл үр төлбөр эзэдийн өмчийн дансууд маань кредитээр нэмэгдээд дэвидээр хорогдоод эцсийн үйлдэл нь кредитл гарах ёстой. За тэгвэл кредит гэдэг маань багш нь хичээлийн хэлсэн 400 мянган төгрөг бол тухайн аж ахуйн шүүхийн эхлэлийн баланс дээр буюу өмнөх тайланд үед баланс дээр тусгасан орлогын төлөв 400 мянга гэсэн. Гэтэл ямар ч тоо нэмэгдээгүй. Харин хорогдсон тоо байна. Ингээд 400 мянган төгрөг өсөө 400 мянгасаа эцсийн үйлдэл нь их гарчээ. Өнөөдрийн хичээл дээр ажил бүлгээ яа тэд тас тусахгүй гэдэг сэдв үзлээ. Тэгвэл энэ хичээлийн хүрээнд дээр ажил бүлгээгүй 10 ажил бүлгээ тэд тас тусгаад сор компани 2019 оны 1-р сарын 30-ны үйлдвэрлэл балансыг бэлтгэрээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.